我不小心把衣服弄脏了. Би санамсаргүйгээр хувцас бохирдуулсан. 这件事情我们大家都有责任. Энэ асуудалд бид бүгд хариуцлага хүлээх ёстой. 我亮着打了几次他的电话都占线. Би хэд хэдэн удаа залгахад түүний утас завгүй байсан. 网站上有很多招聘信息. Сайт дээр олон ажлын зар байдаг. 他照了一下镜子发现自己头发很乱. Тэр толинд хараад хүсэн нэмэх замбраагүй байгааг олж мэдэв. 请把桌子上的书整理一下. Ширээн дээрх номнуудаа зэгцлээрэй. 修理之后我的电脑又能正常工作了. Засвар хийсний дараа миний компьютер дахин хэвийн ажиллаж байна. 这个帽子我戴真好，不大也不小. Энэ малгай надад томч биш, жижигч биш, яг таарч байна. 你的答案非常正确. Таны хариулт туйлын зөв. 现在比赛正式开始. Одоо тоглоом аль биесээр эхэлж байна. 事实证明你是对的. Таны зөв байсан нь харагдаж байна. 我一个月之前见过他. Би түүнтэй сарын өмнө танилцсан. 我们两个要互相支持. Бид хоёр бие биенээ дэмжих ёстой. 我在阅读中获得了很多知识. Би уншсанаар маш их мэдлэг олж авсан. 下班后他直接回家了. Тэр ажлаа тараад шууд гэртээ харсан. 这本小说值得读一读. Энэ романыг унших нь зүйтэй. 你理想中的职业是什么? Таны хамгийн тохиромжтой мэргэжил юу вэ? 这种植物我们都没见过. Бид энэ ургамлыг өмнө хизээж харж байгаагүй. 雨下太大了. 我们只好留在家里. Бороо орж бид гэртээ үлдэхээс өөр аргагүй боллоо. 只要努力，你一定能把这件事做好. Та шаргуу хөдөлмөрлөж чадвал үүнийг маш сайн хийж чадна. 只要你能解决这个问题. Зөвхөн та энэ асуудлыг шийдэж чадна. 这座楼至少有100米高. Энэ барилга нь дор хаяж 100 метрийн өндөртэй. 这双鞋质量非常好. Энэ хос гутлын чанар маш сайн. 桌子太重了，我帮你一起搬吧. Ширээ хэтэрхий хүнд байна, би танд туслая. 他刚才说的才是问题的重点. Түүний сая хэлсэн зүйл бол асуудлын гол нь юм. 我们非常重视体育锻炼. Бид биеийн тамирын дасгалыг маш нухацтай авч үздэг. 学校周围有一大片森林.
Сургуулийн эргэн тойрондоо том ой байдаг. 你有什么好主意说来听听? Хэрэв танд ямар нэгэн сайн санаа байвал надад хэлээрэй. 祝贺你取得了这么好的成绩. Ийм сайхан үр дүнд хүрсэнд баяр хүргэе. 他是个著名的演员. Тэр бол алдартай жүжигчин. 我是专门来看你的. Би чамтай уулзах гэж тусгаалan ирсэн. 你在大学是学什么专业的? Та их сургуульд ямар мэргэжлээр суралцаж байсан бэ? 前面第一个路口向左转, 你就能看到医院了. Урд талын эхний уулзуураас зүүн тийш эргэж эмнэлэг харагдана. 他做生意赚了不少钱. Тэр бизнесээс их мөнгө олсон. 你的答案非常正确. Таны хариулт маш зөв байна. 会议正式开始了. Хурал яг цагтаа эхэлсэн. 他做事十分仔细. Тэр маш болгоомжтой ажилдаг. 我们需要保护自然环境. Бид байгаль орчноо хамгаалах хэрэгтэй. 她是个非常自信的女孩子. Тэр өөртөө маш их итгэлтэй ох юм. 成为我们中介您的成功证人. Та амжилтанд хүрсэн туршлагаа бидэнд нэгтгэн өгнө үү? 我在公司附近租了房子. Би тус компанийн ойролцоо байшин хөлсөлж байсан. 外面下秀了你最好的穿件衣服. Гадаа цас орж байна. Та илүү их хувцас өмсөн дээр. 我最近很忙. Би сүүлийн үед их завгүй байна. 我们都很尊重你的意见. Бид бүгд таны санал бодлыг хүндэтдэг. 他看起来40岁左右. Тэр 40 орчим настай харагдав. 这位作家的小说你读过吗? Та энэ зохиолчийн зохиолуудыг уншсан уу? 这本书的作者很有名. Энэ номын зохиолч маш алдартай. 这辆汽车上有23个座位. Энэ машинд 23 суудал байна.